Тэр ял шийтгэлгүүдтэй холбоотой асуудлыг бол Оюнбаатар гишүүдэр бол маш буруу ойлгосон байна. 9 сарын 1-ээс үйлчлэх хуулийн дээр ялтай байдал гэдэг ойлголт алга болсон болохоос биш. Ял шийтгэлгүй гэдэг ойлголт алга болоогүй шүү дээ. Тухайлбал тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлаж байгаа. Жолоо барих эрхийг хязгаарлаж байгаа. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж байгаа. Багшлах эрхийг хязгаарлаж байгаа. Эмчээр одоо эмнэлгийн тусалцаа үзүүлэхийн эрхийг нь бас хязгаарлаж байгаа. Хорих юм эсвэл өөр төрлийн ял идлүүлээд тэр ял хорих ял идэлсэн бол хорих ял идэлсний дараа 3 жил жолоо барих эрхгүй гэж бол тэр 3 жил нь үйлчлэж эхлэх байхгүй юу. Тэгэхээр яг ял юм уу эсвэл зөрчил гаргаад зөрчлийн хуулиар шийтгэл идэлж байгаа хугацаанд бол ял шийтгэлтэй гэдэг ойлголт явна шүү дээ. Ялтай байдал гэдэг чинь ял шийтгэлээ идэлж дуусчаад гарчаад эрхчлөөтэй хүн болчоод тахт нь тодорхой хугацаагаар энэ хүн ялтай гэдэг одоо үр дагавар үүсгэж байгаа тэр байдлыг бол эрүүг хуулиар өөрчилсөн. Тэгэхээр ял шийтгэлгүй гэдэг үг бол байх ёстой. Яг гэвэл энэ 9 сарын 1-ээс үйлчлэх эрүүгийн хуулийн дээр ч гэсэн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хоригдсон хугацаа бол үйлчлэнэ. Энэ тэр дундаа энэ эмнэлгийн байна уу, багшлах байна уу, хуульчийн мэргэжлийн ажил байна уу, эсвэл жолоодох эрхийн эрх байна уу, төрийн албанд ч гэсэн одоо тодорхой хугацаагаар ажиллахгүйгээр халах зохицуулт байгаа шүү дээ. Тийм учраас энийг бол буруу ойлгож байна гэдгийг нэгдүгürt хэлье. Хоёрдугаарт яах аргагүй сая Дэмбэрлэг гишүүн ч гэсэн ярьлаа. Шинэ 9 сарын 1-ээс үйлчлэх эрүүгийн хуулийн дээр эрүүл мэндийн хууль тогтоомд эрүүл мэндийн эсрэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээгүй бол гэдэгтэй холбоотойгоор бол хуулийн зохицуулалт наривчлагдж орсон. Энд бол ойлголтын зөрүү төөрөглөд байх шиг байна. 2002 оны эрүүгийн хуулийн дээр ч энэ үйлдэл яг энэ өгүүлбэрээр байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмчлэх үүргээ биелүүлээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмчлэх үүргээ зохисоор биелүүлээгүй бол гэмт хэрэг гэж үздэг. Яг энэ гэмт хэргийг тодорхойлж байгаа үйлдэл бол одоо ч хүчин төгөлдөр эрүүгийн хуулийн дээр байгаа. Харин энэ үйлдэлд эмчийн мэргэжлийн ажиллагаа ордгоо гэдгийг хэлэх ёстой. Эн чинь ямар үүргээ биелүүлээгүй юм бэ гэдэг асуулт тавигдж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дээр ямар үүрэг гэдэг тодорхой заалт байхгүй. Харин 9 сарын 1-ээс үйлчлэх хуулийн дээр хуулийн заасан үүрэг, захиргааны хэмжээгээр заасан үүрэг, хилцлээр хүлээсэн үүрэг гэдэг 3 үүрэг байгаа. Одоо яг чухам манай эмнэлгийн салбарт ажиллаж байгаа мэргэжлүүд юунд санаа зовх ёстой вэ гэхээр одоо энэ батлагдж байгаа хуулиудаар бидэнд ямар үүрэг хүлээлгэж байгаа. Энэ үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангаар биелүүлээгүй эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангаар зохисоор биелүүлээгүй бол надад эрүүг хариуцлага татах юм байлаа шүү дээ. Бидний хизээч хийж чадахгүй үүрэг хүлээлгэж хийвшийдтэй гэж энийг харах шүү дээ. Дээр нь захиргааны хэмжээ гэж. Манай эмнэлгийн ажилтнууд эмч нар бүгд тодорхой эмнэлэгт ажиллаж байгаа. Тэр эмнэлэгт ажиллахдаа эмнэлэг дотор нь мөрдөж байгаа хэмжээ болон эрүүл мэндийн яамнаас гаргасан хэмжээгээр надад ямар үүрэг хүлээлгэж байгаа. Тэр үүрэг нь намайг одоо хизээж бэлэгдэхээр үүрэг хүлээлгэж хий гэдгийг харах шүү дээ. Гуравт нь хилцлэр гэж байгаа. Би хин нэг асарах гэж байгаа. Хин нэг эмчлэгч байхдаа мессасл орохдоо өмнө нь нөгөө өвчтний талтай гэрээ хэлцэл хийж байгаа бол тэр гэрээ хэлцлэр би ямар үүрэг хүлээх гэж байгаа вэ? Тэр нь буцаага намайг маргаан татгаар үүрэг болох үү гэдгээ нэгтэлж харах шүү дээ. Ийм байдлаар эрүүл мэндийн эрх зүй гэдэг энэ салбар өөрөө хөгжих ёстой. Эрүүгийн хууль бол эрүүл мэндийн салбарыг зохицуулдаггүй. Эрүүгийн хуулиар бусдын амь бие эрүүл мэндийг хамгаалдаг. Эрүүгийн хуулийн ялын бодлого бол эрүүл мэндийн салбарын бодлого ерөөсөө биш. Энэ бол санаа байгаа өгөө Дэмбэрлэг гишүүнд. Энэ бол санаатай гэмтэрэг, болгоомжгүй гэмтэрэг, эсвэл үйлдэлтэй санаатай боловч үр дагаврандаа болгоомжгүй холимог бүрэлдэхүүнтэй гэмтэргүүдэд ялын ямар бодлого байх вэ гэдгийг тодорхойлдог шулгарсны тогтолцооны бодлого. Яг саяны эрүүл мэндийн одоо эмнэлгийн мэргэжлүүдтэй холбоотой гэмтэрэг бол хуулиар захиргааны хэмжээгээр хилцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохисоор хүндэтгэн үзэх шалтгаангаар биелүүлээгүй зохисоор биелүүлээгүй гэдэг энэ хоёр үг нь үүргээ мэдэх ёстой мэдж байгаа эмч үүргээ биелүүлээгүй гэдэг чинь санаатай үйлдэл байхгүй юу? Үр дагаврдаа болгоомжгүй хандж байгаа. Тийм учраас энэ яг бусад энэ төрлийн гэмтэрэгт ямар ял байдаг тэр ялынхаа бодлоготой л очиж байгаа. Харин одоо яах аргагүй эмнэлгийн мэргэжлүүд
энэ мэд хуулийн дээрээ ямар үүрэгтэй вэ? Заргааны хэмжээгээр намайг ямар үүрэгтэй болгоцсон бэ? Би гэрээ хэлцэл